Гэхдээ технологийн хөгжил үнэхээр хурдтай байна. Өнөөдөр дасан зохицоод урагшлах юм уу? Хоцроод үлдэх үү гэдэг асуултыг технологи биднээс өдөр тутам бүр цаг тутам асуудаг болчихлоо. Тэгээ өнөөгийн бидний нөгөө цахим нотлох баримт, тоон гарын үсэг, онлайн шүүх хуралдаан зэрэг энэ ойлголтууд маань бас нэг талдаа төдийлөн жигдрээгүй байхад дээрээс нь химэл оюун ухааныг одоо яаж хэрэглэх вэ гэдэг ийм асуулт бидэнд тулдсан. Тийм учраас бид энэ цогнороо сууж байна. Тэр химэл оюун ухаан бол анх үүссэн цагаасаа хөгжөөд дараагийнхаа хөгжлийн шат руу орчихсон. Энэ бол бодит үнэн. Тэгэхээр бид нэг талдаа техник хангамж, дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, за төсвийн хөрөнгийн ярихын нөгөө талд нь манай хуульч мэрэгчлэтнүүдийн маань химэл оюун ухааны талаарх мэдлэг мэдээлэл, ойлголт, хандлага, хэрэгцээ шаардлага нь юу байгаа юм бэ гэдэг нь бас чухал. За ингээд энэ талаар судалгаа хийж үзсэн. Хуулийн салбарын мэрэгчлэтнүүдээс судалгаа авсан. Судалгаанд 1879 оролцогч хамрагдсан. За үүнд 102 шүүгч, 142 прокурор, за 1108 цагдаагийн албан хаагчид оролцсон. За энэ улсын хэмжээнд эрүүгийн иргэний мөрдөгчд оролцсон. За 527 шийдвэр гүйцэтгэгчд. За судалгаа бол үндсэндээ 8 асуулттай байсан. За байгууллага тус бүрийн хариултыг бол диаграмаар харьцуулан шинжилсэн.